Бүгдээрээ сайн байцгаана уу? Цаашин хөзрийн мэргийн бичлэгтээ тавтай морил. За энэ удаагийн сэдвэр нэгдүгээрт краштай таны тухай анхны сэтгэл юу вэ? Хоёрдугаарт та хоёрын нийцлийн хувь хэд вэ? Ямар гаргийн нөлөө их вэ нэ? Гуравдугаарт та төрүүлж алхам хийх хэрэгтэй юу? Дөрөвдүгээрт таны ямар үг үйлдэл түүнийг татах вэ? Тавдугаарт таны хувь зайд байх уу? Мөн үү гэсэн сэдвтэй байгаа. За нэмэлтээр нэгдүгээрт таны краш танд сэтгэлтэй юу? Хоёрдугаарт та хоёр хизээ уулзах вэ? Гуравдугаарт краштай амьдралдаа болон хосоосоо юуг хэрхэмлэж хардаг вэ? Дөрөвдүгээрт за одоо түрүүний гарийн нөлөө хэр их байгааг нь харсан. Одоо тэгвэл гарийн нөлөөний дэлгэрэнгүй нь уншиж өгнө. За тавдугаарт урт хугацааны харилцаа бүтээхэд тохиромжтой хүн мөн үү? Зургадугаарт одоо зөв цаг нь мөн үү? Долдугаарт таны амьдралдаа оруулах орон зай тэр хүнд байгаа юу гэсэн сэдвтэйгээр хөзрийн мэргийн бичлэг эхлэхэд инхүү бэлэн боллоо. Та дээрх 3 зурагнаас хамгийн их сэтгэл татагдаад байгаа нэг зургийг сонгоод уншлахтаа ороорой. Бичлэгийг зогсоож жогоод тайван сонгож байлаа шүү. За нэгдүгээр үзрийг сонгосон хүмүүс минь уншлахтаа тавтай морил. Хамгийн ихний сэдв бол краштай таныг одоо харсан хамгийн анхны сэтгэл юу вэ? Энэ хоёр холбогдоход яг ямар мэдрэмж сэтгэл төрсөн бэ? Бүр таныг мэдгүй бол ерөнхийдөө анхны сэтгэл нь юу байх вэ гэсэн сэдв байгаа. За ер нь бол штэ яг таны нэгдүгээрт 100% гадаад үзмжинд тань маш их татагдсан. За тэр дундаа таны яг инээж байгаа болон нүд инээмсэглэл за тэгээд товцлолт гэдэг 3 зүйлд бол маш их татагдсан. Хувь хүний зан чанар дээр таныг бол нэлээд эндүүлгөө хүн бусдыг ойлгохтой те ингээд ярилцгаад тухтай ер нь нэг юм хүнд гоё зөвлөгөө өгч чаддаг. Тэгээ нэлээд мэдлэх боловсралтай юм хийгээвэл хийчдэг. Нэлээд юм аж ахуйч гэдэг штэ тэгээ тиймэрхүү төрлийн за тэгээд нэг олон хүмүүстэй ингээл найз чинь нөхрлөөд идэггүй хэрнээсээ яг ингээл найзалж нөхөрсөн хүмүүстэйгээ бол маш гоё харилцаа холбоо, бат бэх харилцаа холбоог үүсгээд маш үнэнч одоо тэгээ хайр татам түшигтэй тийм найз нөхөр байж чаддаг. Тийм хүн гэж ер нь аль таныг анхны сэтгэлээр харсан байна. За хоёрдугаар сэдв нь та хоёрын нийцлийн хувь хэд вэ гэсэн байгаа. За картан дээр ерөнхийдөө бол яг 50% гэж гарч ирсэн. Гэтэ нэг илүү тодруулах үүднээс нэмэлт картууд гаргаж ирэхэд бол яг одоогийн байдлаар буюу яг анхны энэ байдлаар 50% гэхдээ хин мэдээж хэрэг хоорондоо танилцаад хичээл зүтгэл гаргаад ингэж явбал энэ хувь өсөх боломж байгаа юу гэд үзэхэд бол 100% гэж гарч ирсэн. Тэгэхээр та хоёрын хувьд бол яг ирээдүйн маш өндөртэй зохицол нийцэл маш сайтай байхаар гол нь мэдээж хэрэг хүн болгон өөртөө өөрөөр очин туссан өөрөөр байгаа. Тэр ч үднээсээ 50% гэдэг бол бас яг анхны угаар бол өндөртэй орно. Тэгээд энэ одоо тийм хийнэга мдэггүй байхад гарч ирсэн тоо боловчиг нийцэл боловчиг та хоёр нэгнтэйгээ танилцаад за тэгээд нэгнийхээ сайн мууг таниад энэ дээр энэ одоо ингээд өөрчлөлт хийх ёстой зүйл өөрчлөлт хийгээд буюу нэгнийгаа эдгээх зүйл дээр эдгээгээд анаах зүйл дээр анаагаад одоо эрүүл зөв харилцаа ингээд үүсгээд эхлвэл хувь нь бол маш хурдцтайгаар ингээд 100% нийцэлтэй болох магадлал маш өндөр байна. За ер нь аль картууд дээр ингэж яг 100% нийцэлтэй гардаг юунууд крашинг одоо өдрийн мэрэгдэр бол том баг байдаг. Гэхдээ энэ хүн бол таны амьдрал бас нэгэн заавал байх ёстой учрах ёстой байсан хүн бол мөн гэдгийг энэ зохицол нийцэл бол харуулж байна. За та хоёрыг одоо яг ивэж байгаа гариг ирэхээс буюу одоо бусад гаригудаас илүү ивэж байгаа гариг ирэхс нь юу вэ гэхээр ангараг болон нар гэсэн хоёр гариг ирэхс байна. Тэгээд энийг болохоор нэмэлтээр яагаад энэ хоёр гариг ирэхс ивэ гэдэг байгаа. Энэ хоёр ивэснээр та хоёрын амьдралд очих сайн үйл үеийн муу үйл үеийн буюу та хоёр яг амьдралдаа хамт байвал юуг туулах юм бэ гэдэг хувь зүй чинь маш тодорхой гарч ирдгээ. Тэгэхээр энийг нэмэлтээр та бүхэнд илүү дэлгэрэнгүй ярьж өгье гэж бодлоо. Маш одоо товчхон бөгөөд тодорхой бас ингээд сэтэл хүмүүгээр хэлвэл ер нь бол яг эцэг аав гариг болон ах дүүсийн гариг хоёрыг ивэж гин гэдэг нь хоёр амьдралдаа бас яг аав гэдэг хүнтэй холбоотой мөн дээрээс нь ах дүүстэй холбоотой зүйлсүүд дээр одоо даван тулах ойлгох ёстой зүйлүүд маш их байна. Энэ дээрээ та хоёр ухаарч
ойлгож чадвал цаашдаа өөрсдөө хинэгний одоо эцэг байх, аа байх, тэгээд ах дүүтэйгээд хоёр бүр цаашдаа явах хугацааны бүр зөвхөн өөрсдөө эхлэе тий. Хинэгний үр хөхөд байж байгаа цаашдаа өөрсдөө үр хөхттэй болвол энэ хувьцааг чинь яаж өргөлжлөх вэ гэдэг чинь л гарч ирдгээ гэсэн үг. За дараагийн сэдв нь болохоор та хоёр тийм ээ та хоёрхээс илүү та төрүүлж алхам хийх хэрэгтэй юу гэдэг. Энэ дээр бол за яг уу одоохондоо бол биш. Боёо цаг нь арай болоог байна гэж гарч ирсэн. Гэтэ та төрүүлж алхам хийвэл бүтээх магадлал болвол 70% байна. Тэгэхээр маш өндөр хувьтай. Нөгөө хүнтэй нь бол танд одоо таныг мэдэх, таныг ойлгох. За тэгээд тэрний дараа тань сэтгэл хэлчлэх гэдэг юм уу. Энэ процесс бол маш удаан удахтай ер нь бол 20-3 жил ингээд балмалтай. За мэдээч хэрэг та өөрөө ингээд тодорхой хэмжээний сэтлүүд, ойлголтууд өгж болно штэ тий. Гэтэл та өөрөө ингээд ийм учиртай бие юм байна гэдгийг ингээд тодорхой хэлж чадвал энэ харилцаа ингээд бүтээд маш гоё болох магадлал бол өндөр байна. Гэхдээ хизээвэ гэхээр багадаа 2-3 сарын дараа за тэр хүртлээр та одоо өөртөө анхаарах зүйлүүдэд анхаарад за баг зэргийн одоо нөгөө нэг би юм хүн байгаа шүү гэдгийг ингээд мэддгдүүлсэн зүйлүүд хүргэх. За мөн дээрээс нь та өөрийнхөө яг тэр зөв тэр хүнд хэрэгтэй байгаа тэр зан чанаруудаа гаргаж ирвэл хоёрын одоо тэр анхны сэтгэл болон одоо цаашдын үргэлжлэх хувьд их өндөр байна гэж гарч ирсэн. За энэ дээр яагаад гэхээр магадгүй нөгөө ч одоо сэтгэлийн шарах юм уу. За тэр нь ялангуяа гэр бүл орчин тойрноос авсан одоо тийм трама жоохон их байна. Яг одоогийн цаг үе дээр дэрэс нь мөнгөний асуудал жоохон их байх боломжтой байна. Тэгэхээр энэ үе дээр мөнгө санхүүгээр тусал гэж аим бишээ зөвхөн сэтгэл санааг нь дэмжих буюу одоо ойлгох тийм хүн ингээд маш их хэрэгтэй энэ цаг үе дээр одоо таны краш байна. Тэгэхээр энэ үед нь яг үнэхээр сэтгэлийн дэм болох. За энэ хүн л миний ээжэд байх юм шүү гэдэг тэр мэдрэмжийг ингээд маш сайн өгч чадвал энэ хүн тантай маш сайн ярилцаж чадна. Тэгээд энэ ярилцлага маш гоё явсны үр дүн дээр хоёрын цаашдын алхмаа тодорхой болно. Энэ нь худлаа итгэл өгөж үжил гэж юм ерөөсөө биш шүү. Хүнийг ойлгодог мундаг дүр ингээд ерөөсөө эсэг гэж байгаа юм биш. Яг та үнэхээр энэ хүнийг ойлгоод одоо краш гэж ам чин танд тодорхой хэмжээний энэ хүнийг их сэтгэл зүрх байгаа. Тэгэхээр тэр сэтгэл зүрхэн дээрээ дөрөөлж үнэхээр яг сонсомоор байна уугүй юу гэдгийг шийдээд тэгээд яг өөрийнхөө мэдрэмжээр өөрийнхөө тэр дотоод зүүн совингоор одоо ярилцах, сонсохыг хэлж байгаа түнс бусдын зөвлөгөөг хийх аваа. За одоо яах вэ гэд нэг автомат машин шиг байвал хүн угаасаа хүний зүрх сэтгэл мэддэг. Энэ хүн одоо бусад хүмүүстэй харьцдаг шигээ нэг тогтмол хэм маягаар надтай харьцаад байна уу? Жүжиглээд байна уу гэдгийг хүний зүрх сэтгэл угаасаа мэдчихэдэг. Яг үнэнгээсээ зүрх сэтгэлээс хандж байгаа хүнд бол хүн буцаад эргээгээд зүрх сэтгэлээ нээдэг учраас энэн дээр одоо боломжтой ах хэрэгтэй. Энэ хүний хувьд бол яг одоо 2-3 сарын дараа гэхэд яагаад тань ингээд одоо ярилцаад ирэхэд ингээд бэлэн болох вэ гэхээр ер нь зүрх сэтгэлээ нэхэд тохиромжтой үе буюу хин нэгний анхаарал халамж их өндөр шаардлагатай байгаа үеуд нь одоо ингээд эхэлж байна. Яг 12 сарын 1 сарын хувьд бол энэ үний хувьд завган амьдралын хэм маягтай ингээд байх учраас одоохондоо ингээд гоё ярилцаад ингээд жоохон тийм цаг хугацаанд бүрэлдэхгүй байна гэсэн үг. За тэгээд 2 сараас эхлүүлээд 2-3 сараас яг тэр үед бол ингээд бусдадтай харилцаагаа ойлголцоод арай цаг хугацааны үед юм тайван одоо тийм нөхцөл рүү орсон байна гэсэн үг. Дээрээс нь угаасаа ярь өдрүүдэд бол бусдадтай харилцах хэрэгтэй байгаа үе нь учраас маш тохиромжтой үе үү гэсэн үг. Энэ үед бас та өөрөө магадгүй нэрээ нуцлаад, бэлгэсэлт явуулаад ч юм уу те би юм хүн байгаа шүү гэдгийг ингээд юм гоё зүйлүүдээр ингээд чимэх аргуудаар ерөөдөө гоё поинтууд өгвөл энэ хүнд бас ингээд юм сонирхолтой хийм болоо гэсэн тэр мэдрэмжийг ингээд өгөөд байвал дараа нь хоёр ингээд ярилцсан дөө би тэрээс штэ гэвэл илүү бас төм байх болно гэдгийг сануулъя. За ямар өгүүлдэл өгс одоо таны крашийг танд илүү ингээд татагдах тэр одоо гол зүйл болох вэ гэсэн сэдв байгаа. За энэ дээр олвол нэгдүгээрт халамжилсан үгсүүд. За хоёрдугаарт бас л дахиад халамжилсан үйлдэлүүд. Гуравдугаарт нэг өөртөө ихтэй байгаа тэр одоо үгс болон биеийн хилэмжүүд. За дөрөвдүгээрт
Аливаа юмд ингээд их нявхууртай хандж байгаа нэлээд юм төвлөрсөн төр байгаа яг тийм байдлууд гэж өдөр дээр гарсан. За энэ дээр ерөөдөө илүү дэлгэрэнгүй ингээд яриад явбал яагаад вэ гэд ингээд дэлгэрэнгүй асуунгууд энэ хүнд яг тэр ихний хэлсэнтэй холбогдлолтой ер нь бол яг хүнээс юм хайр, халамжийн үгийг сонсох, халамжлуулсан үйлдэл авахд их дуртай. За тэгээд одоо ингээд юм хүндээ хүн за тэгээд ийм наалдамхай хүн тэргээл бид нар янз бүрээр одоо хүмүүсийг ингээд хуваарлдаг гэх юм одоо ингээд үздэг штэ янз бүрээр. За энэ хүн бол илүү юм наалдамхай, гоё сайхан өгсөн дуртай, тэм төрлийн байхгүй. Дээрэс нь өөрийгөө магтуулах бас их дуртай. Яг өөрийгөө магтуулахдаа одоо юу гэдэг тийм шүү би юм хүн шүү гэж ингэж нэг гадна ил гаргадаггүй хэрнээ хүнээс магтаал сайшаалын үгийг маш их сонсох дуртай. Дээрэс нь ингээ халамжлуулж байгаа мэдрэх их дуртай. Тэгээд тэрнээс өөр ихэд маш ихтэй байдал авдаг. Өөрийнхөө нь яг бүрэн ихтэй байдлыг болвол яг бусдаас авдаг төрлийн хүн гэсэн үг байхгүй. Өөрөө дотроос одоо тийм их ихтэй байдал ундрах нь ер нь бага. Тэр ч үднээсээ одоо эсрэг хөлснийхаа ер нь яг өөртөө ихтэй байгаа байдалд нь тийм характерт ер нь их татагдаад байдаг буюу өөртөө байхгүй зүйлтэй хүн илүү ингэж татагдах магадлал их өндөр байдаг юм байна. Тэгэхээр өдрөн дээр аль энэ хүн илүү таныг өөртөө ихтэй байгаагаа харуулах тэр нь одоо эготой ихтэй биш. Угаасаа яг өөрөө жишээлбэл ингээ алхаж байхдаа нуруугаа цэх явдаг ч юм уу те гоё хувцалцсан гоё гэдгийг мэдрээд одоо нүдний харцсан хүртэл юм гоё хурц ийм хүн гэсэн үг. Өөртөө ихтгэлгүй хүн цаанаас нь мэддэг шүү дээ. Тэг явж байгаа нь алхаж байгаа нь уцаа оролдоод ч юм уу нуруугаа бүхэлдсэн гих мэтчлэн ингээ тиймэрхүү зүйлүүд байдаг бахнэ. За мөн дээрээс нь яг үгсүүдийн хэв дээр бас ингээд дэлгэрэнгүй ингээд нарийн тодруулаад харангууд энэ хүн одоо яг өөрт нь хамгийн сонин нь одоо эргэтэн байлаа гэж тоход илүү юм ах шиг нь одоо аав шиг нь ч юм уу хандсан гүйлтлүүд энэ хүнд илүү тусдаг. Эмэгтэй хүн байсан ч гэсэн одоо жишээлбэл ээж шиг нь хичиг нь гэхээс илүү яг нэг өөрт нь нэг аав хүн ах хүн өөрт нь яг ямар зөвлөгөө хийсэн юу хэлсэн яг тиймэрхүү зөвлөгөөнд илүү ингэж татагдана. Буюу энэ нь бас нөгөө төрөний гараа иргэсэн ивэлтэй их холбоотой буюу ангараг болон тэр нарны ивэлтэй их холбогдлолтой буюу тийм үгнүүд их төрдөг. Маш их сэтгэлээр унтсан тарцсан байгаа үед бол эмэгтэй хүний буюу ээжийн, эгчийн, эмэгтэй дүүгийн ч юм уу тийм хайр халамжаар их дутдаг. Гэхдээ ихэнхдээ одоо энгийн цаг үеүүдтэй бол тийм үгсүүдээр их гэж дутаж явдаг хүн бахна. Хэрвээ эмэгтэй хүн болвол таны краш эмэгтэй хүн болвол та үзэж байгаа эрэгтэй хүн болвол энэ хүнд яг л адилхан өдөр тутмын амьдралдаа илүү аав шиг нь ах шиг нь зөвлөгөө тийм зүйл өгүүлэх тохиромжтой. Үнэхээр сэтгэл готарсан үед нь бол яг чиг нь ээжийг нь эмэгтэй сайн найзан ч юм уу тиймэрхүү байдлаар байвал илүү тохиромжтой байна. За дараагийнх нь болохоор тэр хүн таны хувь заяанд байх хүн мөн үү гэсэн сэдв байгаа. За та хоёрын хувь заяаны тохиолч нь болвол ер нь бас маш өндөр буюу 80 дээш хувь гарсан. Хоёр угаасаа энэ насандаа уулзаж учрах ийм хувь заяатай хүмүүс байсан гэсэн үг. Тэгэхээр ер нь бол заавал одоо юу гэдгийг би энэ төрүүлжүүлэх үү, тэр төрүүлжүүлэх үү гэдгээс илүүтэйгээр заавал учрна гэхдээ тэрийг одоо хизээ яг зөв цагт нь байх уу? Яавал яг одоо энэ илүү эрг тэр урсгал руу н оруулж болох уу? Одоо хэцүү сөрөг ч юм уу, тийм сэтгэл төрөхгүй байх уу? Эсвэл цаг хугацааг хэтэрхий алдахгүй байх уу гэдэг дээр л ерөөдөө илүү анхаарчвал тохиромжтой байна гэсэн үг. За тэгээд хувь заяанд нь байгаа гэдэг нь одоо юу гэдгийг бүх юм нь бас сайн сайхан гэсэн үг биш. Яг энэ насанд уулзаж уулзраад нэгэндээ ойлгуулах хэрэгтэй. Бас одоо тэр сөрөг үлүүрийн үр дагаврууд ч гэсэн байгаа гэсэн үг. Тэгээд тэр нь яг юу юм гэдгийг хэдүүлээ ингэлтээр илүү харъя. Мөн дээрэс нь хамгийн гол нь одоо нөгөө нэг хувь заяаны тохиол өндөр байх тусмаа токсик болох магадлал их өндөр байдаг. Тэгэхээр энэ дээр ирэхэд анханасаа яг чиг шуугам хэмжээгээ маш сайн тодорхой болгоод тэрэндээ ингээд байр суурин дээрээ яг бат зогсчвол ер нь бол яг тийм болохоос ингээд сэргийлээд хамгаалаад
явцтай хүч нь хүн өөрхөн хувь зээг өөрөө бүтээдэг. Гэхдээ мэдээж хэрэг хувь зээний дагуу үйл явцад болон тэрийг яаж даван туулах нь л одоо бидний сонголт буюу бидний одоо эрхчлөө хувь зээгаа өөрчлөх боломж байдаг гэсэн үг. За нэмэлтээр болохоор нэгдүгээрт таны краш танд сэтгэлтэй юу, хоёрдугаарт хоёр хизээ уулзгая, гуравдугаарт краштай амьдралдаа болон усаасаа эрхэмлдэг хардаг зүйлс нь юу бэ? За дөрөвдүгээрт гаргийн нөлөөний дэлгэрэнгүй болон тавдугаарт урт хугацааны харилцаа бүтээхэд тохиромжтой хүн мөн үү? За 6 дугаарт зөв цаг нь мөн үү? 7 дугаарт таны амьдралдаа оруулах орон зай тэрхэнд байгаа юу гэсэн сэдвээр үргэлжлэл нэмэлтүүд нь явагдана. За тэгээ та хэд маань заавартай гарч байгаачлан зааврын дагуу халттай групптэй орж ирээд нэмэлтээ авах бас боломжтой шүү. Ингээд нэмэлтээрээ уулзцгаая. Түр баяртай та нартай хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе. Коммент хэсэгт би хамгийн бат бөх аз жаргалтай сайн харилцаа холбоог бүтээж чаддгаа гэсэн гоё аффирмашн бичээд баталгаажуулаарай. Ингээд 2 дугаар өдрийг сонгосон хүмүүсийн мэргэлүү шилжцгээе. 2 дугаар өдрийг сонгосон хүмүүс минь урьдчилалтаа тавтай морил. За хамгийн ихний сэдв болвол краштай таныг анхны харцаар юуж харсан бэ? Юуж бодсон бэ? Зэрэг уулзч хэмжээгүүл анхны сэтгэл хөдлөлтөд ямар байх вэ гэсэн сэдвтэй мэрэг ингээд эхлэх гэж байна. За ерөөхдөө хөзөртөөр юуж болсон мэхээр таныг бол яг юм энгийн гэхээс илүү хэм энергтэй. Тэгээд одоо энергийн чиглэлийн юмуд их сонирхтой байх магадлал өндөртэй буюу ер нь бусад хүмүүсээс нэлээд өөр гэж бол бодсон. Маш юм одоо юу гэдгийг хүмүүстэй ингээд анхаарад ингээд хүний энергийг ерөөхдөө нэг тэгж мэдрээд идэх хүмүүс аварштай. Гэхдээ энэ хүн өөрөө тийм зүрхтийн мэдрэмж энэ байхгүй ч гэсэн таныг бол маш юм энергтэй хүн байна да. Маш гоё ауратай хүн байна да. Тэгээ тэрний юм гоё халуун дулаан тайван мэдрэмж төрүүлсэн. За мөн дээрэс нь таныг ер нь хэр баргийн их үгэн гадгүй юм ярьдгүй байх та. Ер нь нэлийн дараахан хэрнээ бас юм зүгээр ч ингээд юм дараахан биш юм хүчтэй характертай. Хизээ юу ярихаа мэддэг юм буур суурьтай хүн гэж ер нь бол их бодсон байна. За мөн дээрэс нь таны бие царайзны хувьд хүзүү хамар болон гар хэсгүүдийг таних онцолж гоё юм байна да, хөрх юм байна да, чамийн юм байна да гэж бас тийм сэтгэл өндөр төрсэн байна. Тэгээд ингээд нэг юм ярьдгүй нэг хүнд одоо юу хэлэх гээд байгаа, юу илэрхийлэх гээд байгаагаа маш юм тодорхой илэрхийлж чаддаг. Биеийн хэлэмж нь бол маш өндөр сайтай хүн байна гэж бол тийм мэдрэмж төрсөн. За тэгээд тэр байдал нь ч гэсэн ер нь бол таныг ингээд сонирхолтой санагдах тийм одоо зүйлийн суурь нь олж өгсөн байна. Нэгсэндээ ингээд маш гоё ингээд сэдвтэй номын хавцас харсан юм шиг тийг санагдсан гэсэн үг. Тэгээд цаашаа за яг энэ номыг ингээд унших юмсан ямар одоо утга агуулмжтай бол цаашаа ямар ах бол гэдэг тийм маш одоо сонирхлыг нь их төрүүлж чадсан гэх юм уу. За 2 дугаар сэдв нь болохоор та хоёрын нийцлийн хувь хэд вэ гэж байгаа. За та хоёрын нийцлийн хувь хэд 30% гэж гарсан. Гэхдээ одоо энэ бол зөвхөн одоогийн нөхцөл байдал дээр гарч байгаа хувь. Хэрвээ та хоёрын хин хичээл зүтгэл гаргаад одоо нөхцөл байдлаараа өөр тийш нэргүүлээд илүү яг одоо гар иргэсийн нөлөөгөө гүнзгий таньж мэдээд ерхий хувь заяа буюу үр учир шалтгаанаа ингээ мэдчихвэл хоорондын амьдралд одоо ямар үүрэг даалгавар авч ирсэн тэ сайн үйл өөр нь муу үйл өөр нь гэдэг хувь заяагаа илүү таньж мэдчихвэл тэрийг одоо засаад ингээд явбал ямар ах вэ гэдэг дээрээ ярилцаад өөрчлөлт толгомод хийвэл одоо энэ процент хувь ерөөдөө өөрчлөгдөх эерэг тал руу эргэх боломжтой байдаг. Тэр ерөөдөө хүний хувь заяа гэдэг бол угаасаа оноогдсон буюу бид өмнө наснаас эхлүүлсэн сайн үйлөөрөөр хийгдсэн зүйл байдаг боловч тэрэн дээр одоо яг тэр хувь заяа ирэхэд бид нар тэрийг яаж даван туулах вэ гэдэг бол зөвхөн бидний сонголт шийдвэр байдаг учраас хүн хувь заяагаа басан гэж өөрчилж чаддаг байна. Гэтэ мэдээж хэрэг хувь заяагаа өөрчлөлт гэдэг нь одоо энгийн зүгээр хувь заяагаа дагахаас илүү хичээл зүтгэл илүү их зүйлийг бол шаарддаг нь бол үнэн. Тэгэхээр үнэхээр болгоё бүтээ гэж хүсэж ивэл хувь заяагаа одоо мэдэх буюу одоо энэ гар ирхэсийн хоёрын хувьд ямар гар ирхэс гэдэг вэ гэдгийг үзчихэд тэр нэмэлтээр болохоор тэр нийлхэрэнгүй үнээр авчдаг байхгүй. Тэгэхээр тэр нэмэлтээр одоо орсныг нь илүү таад сайн сонсвол яг ямар хувь заяатай очирсноо илүү
гүнзгий ойлгож чадна гэсэн үг. За одоо болохоор та хоёрыг ямар гариг хэрэгээс ивэдэг юм бэ гэдгийг нь харж өгнө. За тэгээд дэлгэрэнгүй дээр бол илүү дэлгэрэнгүй хувь зээний талаар ингээд тайлбарлаа авчна гэсэн үг. За та хоёрыг илүү их одоо ивэдэг болон хоёрт хүчтэй нөлөөлдөг гариг нь болохоор гитүү болон сар гэсэн хоёр гариг гарсан байгаа. За тэгээд энэ хоёр гариг яагаад ингэж хоёрт илүү нөлөөсөн, ямар одоо учир үйлдвэр хувь зээ ингэж байгаад байгаа юм гэдгийг хэдүүлээ. Эмгэлтэр илүү дэлгэрэнгүй харна. За яг одоо богинохоо ингэж ерхий point өгвөл ер нь юм байна. Сар гэдэг бол өөрөө их гариг буюу ээж гариг гэж үздэг. Хүний биеийн зүүн талыг тэр чигт нь хариуцдаг. Тэгэхээр нөгөө ээжтэйгээ харилцаа, эмэгтэй хүнтэй харилцаа, цаашдаа эмэгтэй хүүхэдтэй бол яхаа захид нартайгаа яаж харилцах гэдэг энэ бүх хувь заяа тавилан юм шийддэг. Ийм гариг одоо хэрэгсийн нөлөө байгаа. Тэгэхээр та хоёрын хувьд анхнаасаа ээж чинь таны хувьд ямар байсан, ямар үүрэг гүйцэтгэсэн, сайн хүн байсан уу, муу хүн байсан уу гэдэг юм одоо юу гэдгийг холбоотой байсан уу, холбоогүй байсан уу гэдэг тэр бүх нарийн зүйлүүд гардаг. Дээрээс нь өөрөө яг нөгөө ээж хүн болохоор ямар хүзээ таны хүлээж байгаа гэдгийг бас гардаг. Тэгэхээр энэ нь тойртой ямар холбоо сүлбээ байгаад байна вэ гэдгийг л ерөөдөө нарийн харах гээд байна гэсэн үг. За 3 дугаар талхаараа та төрүүлж болох юм хэрэгтэй юу гэсэн байгаа. За энэ дээр бол яг одоогийн нөхцөлд бол 10% гэхдээ орчмоор 4-өөс 6 сарын дараа бол хувь нь 70-80% болоод ингээд өсчихөж байгаа маа. Энэ нь яагаад гэхээр яг одоо бол хоёрын хин ингээд хүлэн зөвшөөрөөд ойлгоод ингээд цаашаа энэ харилцааг ингээд гоё аваад явах тийм боломж юм уу, цаг хугацаа, сэтгэл зүйн хувьд ингээд бэлэн биш. Та ч гэсэн өөртөө харах, тэр хүн ч гэсэн өөртөө харах цаг хугацаа тийм зүйлүүд бол маш чухал байна гэсэн үг. Тэгээд энэ үе дээрээ та ч гэсэн өөртөө илүү ажиллаад, өөртөө илүү анхаарад ингээд сэтгэл зүй бүх зүйл дээр ингээд анхаарад явж ивэл илүү цохилтой. Тэгээд 6-7 сарын дараа үйлдэл хийгээд ингээд эхлүүл илүү доктортой, илүү зөв сэтгэл зүйтэй ийм одоо зүйлүүд эхлэх буюу тэр үед илүү нөө сэтгэлээ илчлэх болон арай тийм дараагийн шатны алхам гэсэн үг. Одоохондоо бол ингээд шүтэг би ийм хүн байгаа шүү. Тэ ингээд ийм юу гэдгийг ингээд тэр нэг жижиг мессежүүд ингээд баг өгөөд явж явах зүгээр. Гэхдээ бас ингээд энэ картан дээр буусан төрлийн хүмүүс бол анхнаасаа ингээд хүчтэй сэтгэл төрөл ингээд явцсан их зүгээр байна. Тэггүйгээр бас ингээд багаар ингээд учир шалтгаан мэддэхгүй ингээд байгаад байвал нөгөө нэг бүр илүү ингээд сонирхолгүй болох тиймэрхүү талтай учраас энэ цаг хугацаанд дээр бас тэр хүн ихээс илүү та өөртөө хараад өөрийнхөө одоо карьерч гэдэг юм уу, эсвэл одоо юу гэдгийг өөртөө анхаарах, өөрийгөө хайрлах гэдэг ч юм уу тэр зүйлүүд дээр анхаарад явж ивэл мөрөөдөл зорилго дээр анхаараа явж ивэл илүү зүгээр. Яагаад гэхээр нөгөө хүн чинь бас хүний карьер, зорилго, тэр хүний одоо хувь хүний хумсартай байдал зэрэг маш их харж хүндэлдэг төрлийн хүн учраас тэр зүйлүүд дээр ингээ анхаарад явж байхад тэр хүн баг өөрөө ингээ таныг энэ хүн чинь хэм бэлээ, ямар учиртай юм бэлээ гэдэг тэр татах процесс явагдана гэсэн. Одоо ингээд та хитрхи их алхам бичвэл хитрхи нөгөө хүчилж байгаа өөрөөсөө хэрэгээд бараг нөгөө нэг түлхэх тийм зүйлүүд гарах магадлалтай гэсэн. За таны ямар үг үйлдэл өгсөд тэр хүнийг татах үе гэсэн сэтгэвтэй байгаа. За энэ дээр болохоор би яг хоёр талаас нь өдрөө ирэхэд харах гэж хичээсэн. Эхнийх нь болохоор яг одоо тэр хүний одоо харж байгаа, өсөж байгаа хувь хүнийхээ сонирхол юм. Яг таны яг өөрөө чинь хувь хүний чинь өнцгөөс гарч байгаа зүйлийн аль нь тэр хүнд гоё санагдах юм гэдэг хоёр янзаар харахыг хичээсэн. За тэр хүний хувьд болохоор нэгдүгээрт маш одоо зэгцтэй би явж байгаа. Тэгээд дээрэс нь ингээд бусдад хүмүүст тиймч гоё сайхан даад ингээд тэгээд идэггүй хэрнээ өөрт нь онцгой ханддаг төрлийн зүйлийг тэр хүн хэр их одоо хардаг гэсэн үг. Энэ нь хувь хүнтэй маш их холбоотой буюу яг өөрөө онцгой байхыг хичээдэг, өөрөө онцгой байхыг мэдрэхийг хүсдэг тийм төрлийн одоо хүн байхгүй. Тэгэхээр бусад хүмүүсийг ингээд тоохгүй зөвхөн өөрт нь онцгой хандж байгаа юм шиг мэдрэмж өгвөл энэ хүн маш дуртай хүлээж аавна. Таны болвол
энергийг ингээд харахаар та өөртөө тийм ч их одоо ихтэй биш хэрнээсээ нэг өөрхөн зөвхөн ингээд чаддаг мэддэг зүйлтэй ингээд ийм бардам ихтэй юм байж чаддаг. Гэтэ нэг тийм эготой төрлийн биш, аль болох бас ингээд өөргөө цензурлээд хаана хэн бах гэдгийг мэддэг энэ төрлийн байхгүй. Яг тэр байдал чинь буюу хаана хэн гэдгийг мэддэг мэдрэмжтэй байдалтай нь тэр хүний сэтгэлийг бол маш их татна, буюу ингээд юу хийж байгаа мэдгүй, хаана байгаа мэдгүй, орчноо мэдрэхгүй, хэнтэй харьцаад байгаагаа мэдгүй гэл би угаасаа ийм хүн гэл нэгэд ийм өөрөөрөө тавшлаад идэг. Ийм хүн бол энэ хүний чих үзэл дургуцлыг бол маш өндөр төрүүлнэ. Тэгсэн одоо тээх төдийгүй бүр мэдрэмжтэй байгаа зогсгүй бүр өөрт нь тэр дундаа бүр их мэдрэмжийг хүсдэг төрлийн хүн учраас та яг энэ байдлаа бүр илүү яг өөрт нь төвлөрүүлж ингэж гаргаж чадвал энэ хүнд бол маш их таалагдах нэ. За үгсийн хувьд ямар үгсүүд илүү тохиромжтой вэ гэхээр ер нь нэг юм урам дэмжлэг өгсөн маягийн үгнүүд. Зарим хүмүүсийн хувьд бол тийм урмын үг бол тийм сонирм биш байдаг. Нэг чадна хийн бүтээн тэг ингээд юм болцсон бүтцсэн байгаа цаг дээр явах туртай үн, зарим нь бол тийм магтаал шиг ч юм уу эсвэл тийм урам зориг үгийг бүр ингээд дургу, зарим нь өөрийг нэг жоохон за чи чаднаг явахт ярьлаад ч юм шиг нам өөрийг нэг чадахгүй байгаа ч юм шиг нэг тийм янз бүрийн хүлээж авдаг хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр хөвчлэн одоо яг энэ төрлийн хүмүүс буюу таны одоо краш шин энергитэй хүмүүс ямар хүмүүс байна уу гэхээр урам зориг хэрэгтэй хүмүүс гэсэн үг. Маш урам зориг хэрэгтэй. Өөрийг ингэж дэмждэг, ингэж чадна гэж хэлдэг буюу өдөр бүр тэрэн заяа. Өдөр алган л та тэр хүнд ингээ урам зориг өгвөл өдөр алган л ямар нэг юмыг ингээ хараал магтаад ч юм уу те цаашаа дэвлэн хүн маш туртай ээж тэр зүйлээс энерги авна. Тэр нь хизээ дуусна тэр үед тэр нүний сэтгэл нь бол хүрх маглал маш өндөртэй тиймэрхүү сэтгэл зүйн төрлийн хүмүүс гэсэн үг. Тэгээд бас өдөр алган яг л нэг юм хэлэвш. Бас ингээд өөр зүйл дээр нь point өгөөд өөр зүйл дээр нь чадна гээд тэр арга техник өөрчлөөд буюу тэр хүний сэтгэлд юм алуундуулаа мэдрэмж өгөх тал дээр л анхаарна гэсэн. Тэгэхээр таны краш бол иймэрхүү нэрхтэй буюу ер нь л одоо өөрийнхөө талыг илүү боддог буюу тэр хүнд ямар байгаа бол тэр хүний төлөө би нэг хичээгээд үзэх үү, эсвэл би тэр хүний өнцгөөс нь хараад үзэх үү гэдэг төрлийн хүн бол нэг биш. Гэтэ тэр нь бүр хизээш байнга тийм байна гэсэн үг биш. Тэр нь өөрчлөгдөөд ингээд явах мэдээж хэрэг боломжтой. Гэхдээ эхлээд тэр хүнд ойлгогдох, хүлээмжшүүлэгдэх, хайрлагдах, анхаарал авах хэрэгцээ маш их байгаад байна гэсэн үг. За хамгийн сүүлд болохоор энэ хүн таны хувь заяанд байх хүн мөн үү гэсэн сэдвтэй байгаа. Ер нь бол анхнаасаа гэх юм уу яг таны хувь заяанд бол байх ёстой хүн бол биш байсан. Гэхдээ одоо нөхцөл байдлууд маш өөрчлөгдсөн буюу та өөрийнхөө хувь заяаг нь бол маш их шинжилж байна. Таны амьдралд байх ёстой зарим хүмүүсийг бүр байхгүй болгоцсон байгаа байхгүй юу. Тэгсээр нэ ингээд амьдралд чинь ингээд бүр ингээд огт байхсгүй байсан хүмүүс ингээд амьдралтаа шинээр оруулаад ирсэн гэсэн үг. Тэгэхээр таны хувь заяаны одоо тэр цамирлог юмнууд чинь ингээд цоо шинээр бичигдээд явж байгаа юм уу дээрээ байна. Тэгэхээр энэ хүн та хоёрын хувь заяаны өмнө насны одоо тий холбоо хамаарал бол маш бага байсан. Тийм ч өндөр байгаагүй. Тэгтээ одоо энэ тодорхой хэмжээний өмнө насны хувь заяаны одоо тийм юу байсан учраас энэ насандаа бол хоёр ингээд уулзаж учирсан тэр баг голбор огт одоо шинэ хувь заяасан ч ингээд тарахааргүй байсан. Гэхдээ тийм ч таны хувь заяанд нөлөөлөөл ингээд амьдралд чинь чухал үүрэгрэл гүйцэтгэхээр бол биш байсан. Зүгээр л одоо таних одоо тийм төдий. Тэгэхээр энэ хувь заяаг та өөрчилж ингэж бүр барин амьдралтаа оруулж ирж байгаа та тийм хүчтэй сэтгэл зүйн нэрхтэй байна гэсэн үг. Зүгээр нэг одоо юу гэдгийг таны бодол өгүүлдэл чинь ингээл зүгээр бодол өгүүлдэл биш буюу амьдралтаа ингээд шууд манифест хийгээд дуудаад авчирчдаг тийм чадaltaй юм байгаа хгүй. Тэгэхээр энийг нь зөв ашиглахгүй болонгууд сайн ч юм уу ч хүмүүс ингээд амьдралтаа хувь заяндаа шууд оруулаад ирчих одоо тийм хүчин чадал танд байна гэсэн үг. Тэгэхээр та нэгэн тэн үнийг ингээд хувь заянд оруулаад ирсэн байгаа учраас энэ хувь заяаг яаж одоо бүтээх үү, эхлүүлэх үү, үргэлжлүүлэх үү гэдэг бол яг 100% ингээд та хоёрын өөрсдөөс чинь хамаарах буюу хувь хүний онцлогуудаас хамаарах зүйл бол маш их байна гэсэн үг. Тэгээд энэ одоо
цэцэг байлаа гэж бодоход энэ цэцгийн анханаас нь зөв арчилж тордож усалж чадвал маш зүү зам руугаа бүр эерэг хувьцааны одоо тэр үр дагавар руу орж эхэлнэ. Анханасаа ингээд буруу одоо маягаар эхэлжвэл нөгөө нэг буруу үлгэрийн хувьцаа буюу буруу чиг рүүгээ маш хурдтай явах юм боломжтой байна гэсэн үг. Тэгэхээр нэг л бодол, нэг л үйлдэл, нэг л алхмууд хүний хувьцааг шийдчихийдэг учраас энэн дээр бас их анхаарамжтай байгаасай гэж ташрамд хүсье. За ингээ ерөнхийдөө үндсэн мэрэг манд дуслаа. За нэмэлтээр болохоор нэгдүгээр таны краш тань сэтгэлтэй ерөн цаашдаа сэтгэлтэй болох магадлал хувь хэр өндөр бай. За хоёрдугаар та хоёр хизээ уулзах вэ? Гуравдугаарт краш тань амьдралдаа болон хосоосоо хэрхэмлж хардаг зүйлсүүд нь юу юм бэ? Дөрөвдүгээрт гаргийн нөлөөллөөний дэлгэрэнгүй буюу түрүүн илүү хувьцааны нарийн зүйлийг харж үгүй гэсэн шүү дээ. За тэгээд тавдугаарт урт хугацааны харилцаа бүтээхэд тохиромжтой хүн ер нь юм уу биш юм уу? За 6-дугаарт одоо цаг ер нь зөв үү? Зөв цаг нь юм уу? За 7-дугаарт таныг амьдралдаа оруулах орон зай тэр хүнд яг байгаа юу эсвэл байхгүй юу гэдгийг үзнэ гэсэн үг. За тэгээ та хэд маань нэмэлтээ ингээд өргөжлүүлээд авах эсвэл зааврын дагуу хаалттай группт орж ирээд нэмэлтээ аваарай. За тэгээ нэмэлтээрээ олцгаая. Та нартай хамгийн сайхан бүхнийг хүсье. Коммент сект би хувь заяага хамгийн аз жаргалтайгаар хамгийн гайхалтай хөлбөрөөр цоо шинээр ахин бүтээж ийн гэж гоё affirmation бичээд баталгаажуулаарэ. Ингээд хамтдаа 3 дугаар өдрийг сонгосон хүмүүсийн мэргэлөө шилжээ. За 3 дугаар өдрийг сонгосон хүмүүс минь уншлагатай тавтай морил хамгийн ихний сэдв бол краштай таныг харсан хамгийн ихний сэтгэл юу вэ? За хамгийн ихний сэтгэл бол тийм ч одоо бүр вау гэмээр ал биш. Гэхдээ энэ нь одоо цааш тэгж үргэлжлэнэ гэсэн үг бол огт биш ээ. За ер нь жоохон таних их зантай ч юм уу бие тоосон. За нэхэр баргийн хүнтэй харилцдаггүй одоо ингээд харилцаад гоё юм ярилцгаад бол нэг тийм гоё дотныхаар хүн биш вэ да гэж ер нь аль харсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрхийн хэрээр таны тэр гоё сайхан чанарууд хүнээс ер нь энгийн бусад хүмүүсээс ингээд харахад баймгүй тийм маш гоё зан чанар мэдрэмжүүд тэр бүхний ерөөдөө танаас баг багаар олж харж эхлэж байна. Тэгэхээр энэ бол ингээд анхны сэтгэл нь тийм гоё байгаагүй ч гэсэн илүү ингээд баг багаар ийм хүн байсан мэн тийм байсан мэн гэдэг юм сонирхолтой тэр хүний зүрх сэтгэл нэм гоё орон зөөлт ихээр мэдрэмжүүдийг бол та ингээд өгч эхэлж байна. За гадна талаас бол таныг бас их гоё зэгцтэй, гоё биетэй тэгээд өөрөө гоё яаж явдаг ийм хүн байна да гэж харсан байна. За анхны сэтгэл бол нэг иймэрхүү. За та хоёрын нийцэл хэрэг гэдгийг үзгээд бол ер нь бол нэлээд өндөр хувьтай гарсан. 80-аас дээш хувьтай. Гэхдээ энэ бол яг одоогийнх буюу цаашдаа энэ өөрчлөгдөх боломжтой. За яагаад өөрчлөгдөх вэ гэхээр ер нь бол зөвхөн одоогийн энерги гэсэн. Одоогийн зохицуулын энерги. Энэ таныг энэ хүн мэдэгдсэн энэ хүний хувь нь өгсөн. Гэхдээ хамгийн одоо хэцүү зүйл нь та энэ хүнийг мэдэх тусам эсрэгээрээ та энэ хүнийг хөндлөмж багасгах магадлал жоохон их байна. Тэгэхээр энэ яг дундаж энерги буюу 80% гэдэг нь ингээд танаас үүдээд багассан магадлалтай. Тэгэхээр энэ хүний яг юу нь ингээд болж өгөхгүй юм бэ? Юу нь тань таалагдахгүй юм бэ гэхээр хувь хүний одоо тэр зан чанарангууд нь ингээд анхандаа ингээд гаднаас нарахад гоё юм шиг боловч мэдхийн хэрээр ингээд тантай нийцэхгүй ойлголцохгүй зүйлүүд бол их гарна. Нэгдүгээрт энэ дунд нь ингээд харангууд ууртай хүн байх магадлал өндөртэй. Ер нь нэлээ ингээд уураа барьж чаддгүй уурлахаараа хүнд ингээд болж өгөхгүй юм хэлждэг. Та тэрийг би ингээд одоо зөв хүн ингээд юу хадгалж ирснээс хэлцэн нь дээрээдэг мэдэг ч гэдэг юм уу. Тэрийг үнэн өнтер гэж боддог ч юм уу. Ерөөдөө өөрхөн ингээд итгэл өнөмшөлт батсууцсан. Бусдын итгэл өнөмшөл орон зай хүндлэх нь баг хүн гэсэн үг. Зөвхөн өөрөөр амьдралыг хардаг. Гэхдээ ухаантайгийн хувьд бол ухаантай. Даанч бусдын ингээд юм зарим үнцгүүдийг харж чаддгүй зөвхөн өөрөөр ингээд юмыг хартгаас болоод ингээд яваанда таныг болон бусад хүмүүс ингээд байнга шүүмжлээд ингээд ахна жоохон хэцүү. Дээрэс нь өөрийнхөө дотор ингээд өөртөө бүрэн дүрэн сэтгэл хангалуун биш байдаг тийм энерги ерөөдөө дамгаагаа учраас эргээгээд хүмүүсийг ингээд маш шүмжлэх гэдэг хүн гэдгийг та яваандаа мэднэ. Ингээд урт хугацааны дараа гэсэн үг.
Юм л олвол юм шүмжилж гээл 90 төрний шүмжилж гээл энэ нь ингээд танд жоохон залхамарсан гэдэг нь яа тэгэхээр та болохоор энерги чи өсөж явж байгаа юм байхгүй. Та улам эерэг улам ингээд зөв хандлага руугаа ороод бусдыг хичгүүмсэн гэдэг юм эерэг хүн болоо явж хат. Нөгөө хүний чинь болохоор улам ингээд мэдгдсэн сөрөг цаан чанарууд нь гарч ирэх гээд ах. Хандлага өндөртэй байна. Тэгэхээр та хоёрын байр суурь өөрчлөгдөх магадлал их өндөр. Та энэ үнийг одоогийн байдлаар гэрчлээд ингээд харж байгаа бол төд хөдөлгөө энэ хүн таныг харан гэрчлээд та жоохон юмс залхамар ч юм уу ийм мэдрэмж авах магадлал маш өндөр байна гэсэн үг. За тэгээд та хоёрын одоо ямар гариг хибэ гэдэг нь энэ гариг та хоёрт ивэхээс гадна их хүчтэй нөлөө үзүүлээд байгаа. Гариг нь юу гэхээр раху болон санчир гэдэг хоёр гариг гарсан. За тэгээд энэ гариг нь ерөөдөө бол та хоёрын мөн наснаас эхлүүлээд энэ насанд одоо ингээд уулзч учирч байгаа шалтгаан уулзч учрахаар ямар сайн зүйлийг тулахын ямар сар зүйлийг тулахын ер нь та хоёрын үед ямар нөлөө хүч байгаад байна уу гэдэг буюу нэгсэндээ хувь заяаны зуршлага гэх юм уу тиймэрхүүнд тэр гаргасан хүчтэй нөлөөг нь та хоёрт уншиж өгнө. Энэ бол та хоёроос одоо ингээд өссөн шалтгааллах та хоёрын хувь зайд гарч ирэх зүйлсүүд гэж ойлгож болно. За энийг дэлгэрэнгүй нь болохоор нэмэлтээр та нартай нарийн уншиж өгнө. Одоо болохоор зөвхөн гаргийг хэлж өгч байгаамаа. За одоо болохоор та хоёр нь төрүүлж алхам хийвэл ямар вэ нэ тохиромжтой юу гэдгийг л ер нь бол тийм. Яг одоо маш зөв цаг нь байна. Одоо та ингээд яг энэ цаг үед төрүүлж алхамыгээ дөрвөн сэтгэлийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ тэр нь ингээд юм зөвхөрсөн ядсан тийм мэдрэмж огт өгч болохгүй. Ерхдөө бол юм байна. Гэхдээ надаа те хувийн амьдрал ажил карьер гэдэг ингээд бусад сонголт ч юм уу ингээ бүх юм байгаа. Би ингээ өөрхөн зүйлдээ анхаарал явдаг ийм хүн гэдгээ тойроо аргаар бас өөрхөн одоо орж байгаагаар ч юм уу эсвэл амьдралын хэм маягаар ч юм уу ойлгуулах хэрэгтэй. Тэгжээж энэ хүнд ингээд бартсан мэдрэмж өгөхгүйгээр өгөх хэрэгтэй. Учир нь энэ хүний эгог нь ингээд тижээчгэл юм бол ер нь бол харилцаа ингээд амар хэцүү болчихно. Нөгөө талдаа эгог нь тижээхгүй байхаар энэ хүн бас ингээд одоо өөрийг нь ингээд дапалан байна ч юм уу эсвэл өөрийг нь ингээд нэг л нэг дээрлэхэд энэ юм нэг жоохон онцгой мэдрэмж авчвал тэр хүнээсээ зайгаа барьчдаг хүн. Тэгэхээр юу ч хэлэх гээд байна вэ гэхээр тэнцвэртэй байдлыг хангах буюу зөв зүйл дээр нэгөөг нь тижих буюу зарим нь одоо тийм болж байгаа бүтэж байгаа зүйл дээр өөрийг нь магтах харин харилцаа холбооны тал дээр та өөрхөн байр суурийг маш сайн ойлгуулж чадах хэрэгтэй гэсэн үг би бол юм шүү. Би бол одоо хүмүүс надтай харилцааны юм байдаг. Би юм хэл хязгаартай, би юм үнцэнтэй, би юм хүн шүү гэдэг маш сайн ойлгуулж чадвал энэ үнэвд бол танд одоо өөрхөн хит юм дураар тантай хандахгүй. Гэхдээ таны орон зай хөндлөж эхэлнэ. Тэгэхээр энэ хүн ингээд таныг хөндлөж эхлэхийн хэрээр ер нь бол танд татагдах магадлал өндөртэй. Өөрөөсөө ер нь бол бага доогуур бүх зүйлээр ингээд ямар нэгэн байдлаар тийм мэдрэмж авчвал энэ хүн бол тантай урт хугацааны харилцаа холбоо үүсгэе гэж бол огт бодохгүй. Гэлээгээд ингээд юм өөрийн дарангуйсан дээр хэлсэн ч юм уу тийм энерги тийм мэдрэмж жоохон ч гэсэн ороод ирэл бас тэр дорой харилцаа холбоогоо таслах учраас маш нарийн тэнцвэртэй хандах хэрэгтэй юм хүн байна. Тэгэхээр таны энэ хүн бол ингээд яг ууртай ингээд шивэн дөрөв юм энийг ингээд хийвэл ичиж гэдэг юм нэг тиймэрхүү хүн юм шигээр нэ. Яг цагт болохоор маш юм зөвл энергитэй тэгээд дээрээс нь тэрэн заримд асуулт тал нь болдог. Тэгээд зүйл энергитэй хэрнээсээ бас хээг өндөртэй өөрийгөө хамгаалах инстинкт өндөртэй юм хүн байхгүй. Тэгэхээр та энэ хүнийхэн бол шал эсрэг юм хүн учраас энэн дээр ингээд анхаарах хэрэгтэй. Та гаднаас ингээд зөвл юм ширнэ. Яг цаг бодлохоор амьдрал ингээд хатаа хуйдаа хатаагаад ингээд тэнцвэртэй хуйдаа тэнцвэртэйгаад давах хэвээр маа ингээд давчдаг ийм төрлийн юм байгаа байхгүй. Тэгэхээр та хоёрын энерги ингээд жоохон өөр учраас тэр зүйлүүд дээр ихэд анхааралтай явж идвэл мэдээж хэрэг энэ зүйл чинь сайнаар эргэх буюу нэг нэгнийгаа нөхөх тэнцвэртэй байх тал дээр гой сайхан заммыг нээх юм боломжтой байгаа. Мэдээж хэрэг биеийнхээ алдаа дутагдлыг ч гэсэн гой сайхнаар цэцэд өөрчлөөд явах боломжтой хоёрт ингээд байгаа гэсэн гой картууд бууж байна. За таны ямар үгсүүд тэр хүний татах вэ гэхээр ерөөдөө ингээд яг та тэр хүнд зориулж байгаа шүү, зөвхөн өөртөө зориулж байгаа шүү гэдэг онцгой мэдрэмж өгсөн үгсүүд гэсэн. Одоо за чи хөрөм шүү, царайлаг шүү хөрөм чиг чиний юун царайлаг яг тэр царайлаг байгаа нь бусдаас юу нь өөр болохоор тэгж хэлж байгаа юм гэдэг буюу одоо тийм утга уран яруу за тэгээ дээрэс нь тэрийг ингээд ийм учраас юу гэдэг ингээд тоцтгсон байдлаар хэлж өгвөл
тэр хүн сэтгэлийг маш хөдөлгөнө. Түүнээс биш чи гоё шүү, сайхан шүү гэлээд өгдөг чи ингээл гоё сайхан үг хэлээл ингээд ах нь бол тийм биш. Чи юм учраас ингэсэн тэр нь ингээ бусдаас ийм байдлаар өөр байсан буюу тэр хүнийг онцгой гэдгийг хэлэр нь дахин мэдрүүлэх нь тэр хүнд ингээд маш гоё кайфтай байна. Дээрээс нь үйлдэл нь ч гэсэн ингээд одоо хоёлоо уулзъя ч гэдэм үү тиймэрхүү байдлаар ингээд хэлж байгаа бол чи юм учраас чамд ийм зүйл илүү тохирхон юм шиг санагдаад эсвэл тэр хүнд бэлгэх өгч байгаа бол чиний онцлог юм шиг санагдаад чи дээр нэг юм ярьжсэн тэр нь чинь ингээд дуртай юм шиг санагдаад гэх юмтчлэн тэр хүнд яг ингээд зориулсан гэдгийг мэдрүүлсэн байдлаар л хандаад явлын хүнд ингээд маш гоё санагдна өөрийг ингээд мэдж байгаа юм байна да өөрийнх нь ойлгож байгаа юм байна да тэр хүний сонирхлыг хөндлөж байгаа юм байна да тэр хүний талд байгаа юм байна гэсэн тийм мэдрэмжүүдийг маш ихээр төрүүлнэ гэсэн үг. Тэгээд бас энэ хүний бас нэг сонирхолтой юм нь нэг бол маш жижигхэн мэлэг ч юм уу жижиг юм дуртай. Тэр нь ингээд маш их сэтгэл орсоо одоо жишээлбэл нэг чихэр хөвчлөө хий чихрийг ингээд ийм гоё одоо нэг хайрцаг савхээс илүү гоё гараараа чимгэлсэн юм дийгээд за тэрэн дээр ингээ гоё зураг зураад ч юм уу тэгээ тэрийг маш сонирхолтой аргаар өгөөд ч гэдэм юм ингээд ийм сэтгэлийг нь маш хөдөлгсөн байлаар юм жижигхэн зүйлийг маш гутга оруулж өгсөн зүйл дуртай эсрэгээрээ маш үнцэнтэй үнэтэй зүйл дуртай буюу нэг дундаж гэх юм уу эсвэл зүгээр ингээ нөө за энийг чамд гэдэг юмд бас нэг тийг сэтгэл нь хөдөлж тэрийг ингээд гоёор хүлээж авдаггүй тийм хүн байгаа байхгүй. Тэгэхээр бэлэг өгч байгаа бол энэн дээр бас их анхаарал зүгээрээ гэсэн үг. За хамгийн сүүлд нь хүн таны хувь зайд байх хүн мөн үү гэвэл тийм ээ нүнтэй тавгаас уулзах учрах ёстой байсан хүн хитэд хоёрын харилцаа бол тийм одоо юу гэдгийг том утга агуулга бүр юм насан турших бол биш гэхдээ тийм болгох хэмжээний одоо боломжтой энэ хоёр өөрсдийнхөө хувь зайг мэдээд өөрчлөх зүйл дээр өөрчлөөдсаад үнэхээр би ингээд хамт баймарана гэсэн тэр хүсэл зорилгоо бол хувь зайнаас илүү хичээл зүтгэл илүү зүйлийг гаргаж чадвал энэ бүхнийг өөрчлөх боломжтой. Дээрс нь хоёрын хувь зайд байгаа тэр таагүй зүйлийг ч гэсэн үнэхээр хичээл бас өөрчлөгдөх боломжтой байна. Яагаад ингээд өөрчлөгдөх боломжтой гэж хэлээд байна вэ гэхээр үнэхээр одоо өөрчлөгдөх хэцүү хувь зайнууд ингээд байдаг байхгүй юу? Тэрэн дээр бол ингээд угаасаа тийм байна гэдгийг ингээд шууд илчдэг гэсэн. Тэгэхээр хоёрын картн дээр бол үнэхээр өөрчлөгдөх боломжтой, өсөх боломжтой ийм байна. Энэ нь болохоор хоёрын хувь хүний энергиүүдтэй холбоотой буюу хоёрын одоо тэр энергиүүд чинь бас юмыг ингээд өөрчлөлтийг хүлээж авах. Тэр нь ингээд өөрчлөлт хийх дараагийн шатнд гарахад ингээд ийм бэлэн ингээд энергийн өсөлттэй одоо ийм хүмүүс учраас энэ дээр бол ингээд хувьсгал гарах боломжтой. Ингээд та хоёр хэсэлийг ялангуяа та шүү. Та бол энэ хувь зайд маш хувь нэмэр оруулах боломжтой. Учир нь таны энергийг өөрөөлж байгаа өсөж явж байгаа ийм хүн байна. Энэн дээр нэмээд бүр илүү бясалгал хийгээд ч юм уу бүр илүү чиглэлийн зүйлүүдийг судлаа хөвчүүлвэл зөвхөн энэ үнтэйгэлтгүй танд талаахан бүх хувь заяа бүх зүйлсүүдийг бас өөрчлөө дараагийн шатнд ингээд гарах боломжтой байна гэсэн үг. За ингээд ерхийн мэрэг маань дууслаа. Одоо харин нэмэлтээр нэгдүгээрт краштай тань сэтгэлтэй юу эсвэл цаашдаа сэтгэлтэй болох уу, хоёрдугаарт хоёр хизээ уулзгая, гуравдугаарт краштай одоо амьдралдаа боловсоосоо эрхэмлдэг зүйл нь юу вэ? За дөрөвдүгээрт гаргийн нөлөөний дэлгэрэнгүй буюу одоо нөгөө хувь зайг нь илүү нарийн үзнэ гэсэн. Тавдугаарт урт хугацааны харилцаа бүтээхэд тохиромжтой хүн юу юм уу? За 6 дугаарт одоо юу нь яг зөв цаг мөн үү? 7 дугаарт та амьдралтаа оруулах хэрэгтэй одоо оруулах орон зай яг тэр хүнд байгаа юу? Таныг амьдралтаа оруулах те. Үнэхээр одоо тэр хүнийг та бас мэдэх хэрэгтэй. Өөр хүнийг юу нь амьдралтаа оруулах орон зай байгаа мó? Амьдралд нь юу ямар асуудлууд байгаа даа энэ те. Яг тийм их асуудал таахт нь юу ингээд хүч төрөөд ороод ирэх зөв юм уу? Тийм үед нь ороод ирвэл танд ирэх үүрэг ачаа юу болох гэдэг гэх мэтчлэн илүү дэлгэрэнгүй нэмэлтээр үздэгэ. За тэгээд та хэд маань нэмэлтээ авах хүсвэл зааврын дагуу халттай групптэй ороод ирээрээ. Тэгээд нэмэлт онцлогоороо уулзцгаая. Түр баяртай. Та нартай хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Коммент сект миний эргэн тойронд байгаа хүмүүс үргэлж эерэг зөв хайр дүрэн хамгийн сайхан хүмүүс байж чаддагт би үргэлж талархдаг гэж гоё талархал бичээрээ ингээд дараагийн хөтсрийн мэрхээр уулзтлаа. Түр баяртай.